За ингээд киноныхоо 6 дугаар ангийг ярьж өгье. Саби, Намгён хоёр хэрэлдэж байгаагаар кино эхэлдэг. Саби Намгёнд хандан ажлаа дутуу хийгээд өчигдрийнхээ репортыг хэзээ өгөх юм бэ гэж хэлж байгаа харагддаг. Яг энэ үеэр нь профессор нь хурж ирээд өвчтөнд анхааруулах зүйлийг хэлээрэй гэсэн. Гэтэл би сая өвчтөнтэй уулзахад анхаарах зүйлийг хэлээгүй байна. Тоо хоёрын хэн хариуцлага хүлээх вэ гэд загнаж байгаад яваад. Үзэгдэл Ион руу шилжиж байна. Тэр маргааш мис засалд орох нэгэн эмэгтэй дээр хурж ирсэн байлаа. Түүний нөхөр нь эхнэртэй маш халамжтай бөгөөд үнэхээр их халамжилж байгаа харагддаг. Ион маргааш хийсвэрээр хагалгаа хийх болно. Цус их алдах юм бол бид нэр цус тогтоох нэмэлт хагалгаа хийж магадгүй гэж хэлдэг. Тэгээд Ион гарч иртэл тасгийнхын совилогч нь бүсгийн нөхрийг ийм нөхөртэй байсан ч болоосай гэж магтаж гардаг. Харин Ион манай гэрт тийм хүн байгаа гэж хүргэн ахыгаа хэлдэг. Хүргэн ахыгч хоёр нь үр шилжилтэн суулгах мис заслын талаар зөвлөгөө авах гээд эмнэлэг дээр ирсэн байлаа. Үзэгдэл Намгён руу солигддог. Тэр эхний анги дээрээ гарч байсан нөгөө хавдартай эмэгтэй дээр хурж ирээд ажлынхаа сонь сайхны талаар яриангаа хамт ажилдаг нэгэн ажилтнтайгаа хамтран ажиллахад маш хэцүү байгаа талаар ярьж гардаг. Тэр Сабиг ямар ч мэдрэмжгүй тэгээд AI шиг юмд ханддаг гэж муулж байлаа. Гэтэл яг ард нь Саби гинэт ороод ирдэг. Энэ үеэр Намгён Сабиг муулж байсандаа санаа зовоод доошоо хараад чимээгүй болж байгаагаар гардаг. Үзэгдэл Чэй рүү шилжиж удахгүй төрөх гэж байгаа нэгэн ихэд ахлах нь эхо хийж байхыг нь араас нь ажиглаад зогсож байдаг. Ион ахлахыгаа хүлээгээд зогсож байлаа. Тэгээд ахлах нь бууж ирээд тэр хоёр гэрлүүгээ хамтдаа хаж явдаг. Энэ үеэр нөгөө зэвүүн эм чимэгтэй ахлах руу залгаж байдаг. Тэр хэлэхдээ хамтдаа хийж байсан дипломын ажлаа явуулахдаа ахлахын нэрийг хасаад санаандгүй өөрийнхөө нэрийг бичээд явуулчлаа зүгээр бицтэй гэж ярьж байгаагаар гардаг. Ингээд ахлах нь жолоо барьж байгаа тул хараад ярилцээгээд уцаа салгадаг. Орой болж Ион ахлахыгаа тайвшруулах санаатайгаар өрөөнийх нь үүдийн нүцэн боловч ахлах нь гадаа тамхи татаа зогсож байлаа. Өглөө болж Намгён найз залуугаасаа мессеж хүлээсэн хэвээр манай дөрөвт хийгээд хамтдаа хоолнд орж байгаагаар гардаг. Үзэгдэл Ион руу солигдож нөгөө халамжтай эрэгтэйгийн эхнэр нь өвдөж мис засал хийхээр болдог. Ион нөхөр дээр нь очин мис заслын дараа цус алдвал нэмэлтээр мис засал хийж магадгүй гэж нөхөрт нь хэлж байгаа харагддаг. Үзэгдэл Чэй рүү шилжлээ. Чэйлийн ахлах нь удахгүй төрөх гэж байгаа жирэмсэн эмэгтэйд эхо үзлэг хийгээд санаа зовлтгүй бүх зүйл сайн байна гэ гараа авчдаг. Тэгтэл нөгөө эмэгтэй ямар хурдан үзчих вэ? Хальт үзчихээгүй байгаа гэхэд Чэй та дургуйсахгүй бол би таныг сайн үзээд өгье гэж хэлдэг. Тэгээ Чэйл өвчтөнд дэлгэрэнгүй бүх зүйлийг тайлбарлаж өгж байгаагаар гардаг. Энэ үеэр Ионы өвчтний хүүхэд нь яг төрж байлаа. Гэтэл хүүхэд нь амжилттай төрсөн боловч ихэн цус алдаж байгаа тул давтан хагалгаа хийхээр боллоо гэж Ион нөхөрт нь хэлдэг. Үүнийг сонсон нөхөр нь маш ихээр уйлж байгаа харагддаг. Ашгүй мис асал амжилттай болж их хүүхэд хоёр 9 минут байгаа талаар профессор эмчин нөхөрт нь хэлдэг. Үүнийг сонсон нөхөр нь маш их уйлж профессорт баярлаж байгаагаа дамжуулдаг. Энэ үеэр Намгён найз залуухийн мессежийг хүлээгээд ажилдаа төвлөрөхгүй байгааг нь Саби анзаардаг. Тэгснээ профессор тарахаас өмнө репортоо өгч явуулах ёстой гэдэг. Тэгснээ Намгёныг чи хэр их хийж байна гэж асуутал нь 12 цагаас өмнө хийхэд болох юм биш үү гэж хэлэхэд Саби профессор 10 цагаас өмнө түүнийг унсан байх ёстой гэсэн гэж Намгёныг яаруулж байгаа харагдаг. Ингээ манай хоёр баг зэрэг ам урыгаад тус тусын репортоо бичгээр болдог. Үзэгдэл нөгөө халамжтай нөхөр рүү шилжлээ. Тэр эхнэрийгээ хараад маш их баярлаж байгаагаа хэлнэ. Тэгээд энэ их хүн давааг давсан юм чи удахгүй хоёлаа 2 сарын дараагаас бэлдэж байгаад ахаа жирэмсэн болъё. Би хүүтэй болмоор байна гэж хэлдэг. Үүнийг сонсон хүмүүс бүгд шоконд ордог. Эхнэр нь тэгээд Ионыг дуудаж чихэнд нь нэг үг хэлдэг. Ион нөхөр рүү хандан чи мэдрэл муутай юм уу? Дөнгөж төрөөд удаагүй байхад юу хоёр дахь хүүхэд гээд баахан хараалын үг хэлдэг. Тэгснээ танаа эхнэр чинь ингэж хэлүүлж байна гээд дугаа болдог. Үүнийг сонссон тэнд байсан бүх эмчнэр нь инээж байгаа харагдана. Удалгүй залгуулад дараагийн хараалын үгээ урсгаж гардаг. Тэгснээ Ион танаа эхнэр л ингэж дамжуул гэлээгээд дугаа болж байгаа харагддаг. Үүнийг харсан ахлах нь болон тэнд байсан сувилагч нар эхэндээ гайхаж байснаа сүүл рүүгээ дотор нь онгоосон бололтой бүгд нүүрэндээ бишээж байгаа харагддаг.
Орой болж Саби намгийн хоёр ажлаасаа тардаг. Намгион найз залуудаа орой 9:30-д уулзъягээд мессеж бичсэн байлаа. Гэтэл тэр мессежийг найз залуу нь сийндээд орхисон байдаг. Тэгээ намгион Сабигаас болж хоцорлоо гэд болсон газар руугаа гүйдэг. Тэгээ тэр очиод хартална нөгөө кафенд хаагдсан найз залуу нь ирээгүй байдаг. Чэйл эмнэлэг дээрээ унтаж байлаа. Энэ үеэр сувилагч залгаад нэг өвчтөн танаар эхо хийлгэхийг хүсэж байна гэж дууддаг. Чэйл яваад очтол удахгүй төрөх гэж байгаа нөгөө жирэмсэн их байлаа. Чэйл нөгөө эмэгтэйд үслэг хийж байгаад нэгэн зүйлийг олж хардаг. Тэгснээ сувилагчид хандан профессорыг дууд энд судасны зангилаа үүссэн юм шиг байна гэж хэлж харагддаг. Профессор нь хурж ирээд эхо үстэл үнэхээр судасны зангилаа үүссэн байлаа. Профессор нь энэ их хэцүүдээ үүнийг олж харсан сайн байна гэж Чэйлийг магтдаг. Тэгээд эмэгтэйд яралтай мис асал хийхээр болдог. Саби ахлагтайгаа өдөр хоол идэж байлаа. Тэгснээ Саби нэрийг хэлсэнгүү нэгэнтээ таарахгүй байна гэж хэлдэг. Ахалхан түүнд зүгээр түүнийг байгаагаар нь хүлээж аав гэсэн боловч Саби би тэхгүй заавал алдаа дутагдлыг хэлнэ гэж хэлж байгаа харагддаг. Үзэгдэл Чэйл рүү солигдож нөгөө жирэмсэн их хөхтэй амжилттай төрүүлсэн байлаа. Тэгээд тэр эмчэд хандан би байнга эхо үслэг хийдэг байсан. Хүүхэд минь ямар нэгэн асуудал байхгүй биз гэж эмчээс асуудаг. Эмч хүүхэд ямар ч асуудалгүй их хүүхэд хоёр эрүүл саруул байгааг хэлдэг. Гэтэл нөгөө эмэгтэй профессорд хандан одоо ямар ч асуудал үүсэхгүй биз дээ. Би сэтгэл амар байж болох уу гэж эмчээс асуудаг. Харин профессор эмч одоо л асуудал эхэлж байна да. Сэтгэл амар байх өдөр нэгч байхгүй болно. Хүүхэд өсгөж байгаа хүнд тийм л байдаг. Миний ээж 70 хүрсэн ч гэсэн одоо ч надад санаа зовж байнга анхаардаг гэж хэлдэг. Тэгээд удалгүй нөгөө эмэгтэй Чэйлийг хайдаг. Чэйлийг хамгийн сайн эхо хийдэг эмчгээд бэлэг өгөхгээд хартал Чэйл аль хэдийн өрөөнөөс гараад явсан байдаг. Энэ хооронд Чэйл дөнгөж төрсөн хүүхэд дээр очиод хараад зогсож байдаг. УЕОны эгчид эмнэлгээс дуудлага ирж энэ удаагийн үр шилжүүлэн суулгах ажилбар амжилтгүй болсныг эгчид нь хэлдэг. Намгион Сиюгийн урд арх угаа сууж байлаа. Гэтэл Саби түүн дээр ирдэг. Саби түүн дээр ирснээ ойрын өдрүүдэд чиний ажлуудыг би хийж байна. Чи ингэж болохгүй гэж хэлдэг. Тэгснээ чамтай барьсгын оронд би төрүүлээд хийсэн бол профессорт хоёулаа загнуулахгүй байсан гэд Намгионоос уучлах гуйдаг. Намгионч бас уучлах гуйдаг бөгөөд дээр өөрийн өвчтөнд муулж байсандаа уучлал гуйдаг. Маргааш болж нөгөө зэвүүн профессор эмэгтэйгийн хийсэн дипломын ажил нь шагнуулаад зогсож байлаа. Энэ явдлыг нь УЕОН болон ахлах хоёр нь хараа сууж байдаг. УЕОН ариун цэврийн өрөөнд зогсож байтал нөгөө ахлагын нөгөө зэвүүн эмэгтэй дуудаж байгааг сонсдог. Зэвүүн эмч эмэгтэй ахлах дээр нь очиод дугтуутай мөнгө өгдөг. Тэгснээ энийг чи авчих. Би яагаад тэр үед чиний нэрийг бичээгүй юм болоо гэж хэлдэг. Харин ахлах нь мөнгийг авахгүй гэж хэлдэг. Зэвүүн эмч ахлагт нь хандан профессорууд энэ талаар асуувал хоёулаа эвгүй байдалд орох байх. Чи энэ талаар хүнд хэлэхгүй биздээ гэдэг. Харин ахалх нь зүгээрээ санаа зовлтгүй хүнд хэлэхгүй гэдэг. Яг энэ үеэр нь УЕОН гарч ирдэг. УЕОН зэвүүн эмэгтэйд хандан би сонсъё гэж сонсоогүй хоёр байдлаар санаандгүй сонсчлоо. Гэхдээ та ахалгаас уучлалгүйсэнгүй гэж хэлдэг. Үүнийг сонссон зэвүүн эмэгтэй би уучлалгүйгаагүй гэж юу гэж бандсандаа ахалгаас нь уучлалгүйгаад гараад явдаг. Тэгээд манай хоёр эрдэм шинжилгээний хурлаас гарч яваа харагддаг. Тэр хоёр гэрийнхэн гадаа ирсэн байлаа. Ахалх нь УЕОНд хандан чи одоо зэвүүн профессорын хараанд өрччихлөө. Яах гэж тэгсэн гэтэл УЕОН тоосон шинждүү үсрээл ажилласаа гарна биз гэж тоодоггүй. Тэгснээ нөгөө зэвүүн эмэгтэйг харааж баахан үг хэлдэг. Үүнийг сонсон ахалх нь сайн хүнийхээ хажууд хараал хэлээд чи надад сайн биш болцсон юм уу гэж УЕОНоос асуудаг. УЕОН бантангуудаа босож ирснээ би сайн хിവэрэ байгаа гэж хариулдаг. Ахалх нь УЕОНоос дээрийн хэлсэн үгээ ахаад хэлээд өгөөч би сонсомоор байна гэж хэлдэг. УЕОН би танд сайн болж болох уу гэж хэлдэг. Гэтэл ахалх нь энэ үг бишээ нөгөө өвчтний нөхрийг хараасан хараалын үг гэж хэлдэг. Ингээд УЕОН нэг биернээсээ нэг балгаж агаад нөгөө хараалаа сайхан урсгаж байгаагаар киноны маань энэ анги дуустдаг. За ингээд удахгүй дараагийн анги оруулах болно. Сувгийн минь дэмжиж лайк, subscribe маш их дараарай. Баяртай.